Дональд Трамп Ираны дайны асуудлаар мэдээлэл хийлээ. Дональд Трамп Америкийн нэгдсэн улсыг НАТОгийн эслээс гаргах төлөвлөгөөтэй байна. Хагас 100 жил хүлээсэн сарны аялал эхэллээ. Армени улс Европын холбоо эсвэл Оросын холбооны улс гэсэн сонголтоор нүүр тулж байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэрлэсийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр хийж байна. Тэгэхээр тэхэнд болж байгаа онцлог мэдээллээс таймлын өргөн анхаарлаа хандуулна. Цагаан ортны зүгээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг өнөөдөр улс даяар мэдээлэл хийнэ. Гэхдээ Ираны дайны асуудлаар тодруулга өгнө гэж байсан. Гэвч энэхүү илтгэл нь ердөө 20 минут үргэлжилсэн. Мөн өнгөрсөн 7 хоногуудын турш давтаж ярьжсэн зүйлсүүдэд дахин нэг удаа баттгаснаас өөр тодорхой мэдээлэл гарсангүй. 20 хэрэхгүй минут үргэлжилж байгаа энэхүү илтгэлд өнгөрсөн 7 хоногт давтан ярьсан зүйлсүүдээс нь харах юм бол түүнийг дайныг дуусгах эсвэл эсрэгээр нь хурцдах тухайлбал Ираны нутаг дэвсгэрт хуурай замын ажиллагаа эхлүүлэх зэрэг тодорхой алхмуудыг зарлана гэж таамаглаж байсан боловч бодит байдал дээр шин зүйл огт хэлээгүй байгаа юм. Илтгэлдээ ярьсан дөрвөн санааг нь харах юм бол энэхүү дайн зайлшгүй шаардлагатай, ялалт аль хэдийн ирсэн ажиллагааг үргэлжлүүлэх хэрэгтэй, удахгүй дуусна гэсэн энэ дөрвөн байр суурийг ерөнхийдөө ярьсан байна. Дайныг яг хэрхэн дуусгах, Ирантай ямар хэлэлцээр байгуулах зэрэг чухал асуудлуудаар тодорхой тайлбар өгсөнгүй. Ормосын хоолын аюулгүй байдлын тухайд илтгэлтэй Персийн булангийн нефтээс хамааралтай орнууд энэ асуудлыг өөрсдөө шийдэх ёстой. Зориг гаргаж шууд оролцох шаардлагатай байна гэж уриалсан байна. Дональд Трамп Америкийн нэгдсэн улсад дотоодод шатхууны үн өсөж байгааг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ үүнийг ердөө төр зуурын үзэгдлээ гэж тайлбарсан байна. Мөн тэрээр Иран бүс нутгийн нефтийн тээвэрлэлийг дасгалдуулж байгаагаас энэ нөхцөл байдал үүссэн гэж Техраныг буруутгасан шинжтэй яриаг хэлсэн баг. Энэ 7 хоногт Америкийн нэгдсэн улсад бензиний дундаж үн 1 галлон нь $4 давж 2022 оноос хойших хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Тэрээр энэхүү ажиллагааг эзлэхэд тун ойрхон байгаа гэсэн утгатай үг хэлсэн ч гэлээ 3 дугаар сарын 11-нд мөн адил дайн удахгүй дуусна гэж хэлж байсан санах хэрэгтэй. Дональд Трампын өгсөн гол онцлог үг нь Иран цөмийн зэвсэгтэй болж түүнийг ашиглах эрсдэлтэй учраас Америкийн нэгдсэн улс Израиль улс арга хэмжээ авах шаардлагатай болсон гэсэн санаанд төвлөрсөн байна. Гэхдээ л мөн 2025 оны 6 дугаар сард Ираны цөмийн байгууламжид хийсэн цогцлтууд нь Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн устгасан гэж зарлаж байсан. Өөрөөр хэлбэл бүрэн устгасан гэж тухайн үед зарлж хаад одоо ахиад цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилготой энэхүү ажиллагааг хийж байна гэж хэлж байгаа нь олон нийтээс ихээхэн шүүмжлэлт агуулгад хүргээд байна. Санал асуулгуудын дүнгээс харахад Америкийн нэгдсэн улсад энэхүү дайныг эсэргүүцэх байр суурь илүү дамгааж байна. Тухайлбал YouGov-ийн судалгаагаар оролцогчдын ердөө 28% дайныг дэмжсэн байна. Намаар нь харах юм бол бүгд найрамдах намын дэмжигчдийн 61% нь дэмжиж байсан. Энэхүү үзүүлэлт 3 дугаар сарын 2-ны өдөр 76% байсантай харьцуулахад нэлээд буурсан байна. Дональд Трампын энэхүү илтгэлийг дуусны дараа Иран, Израиль руу дахин пуужингийн цохилт өгсөн байна. Үүнтэй зэрэгцэн Бахрейн улс оршин суугчдаа аюулгүй газар руу шилжүүлэхийг анхааруулж байгаа. Түүнчлэн Катарын эрх баригчид Иранаас харуулсан пуужин байгалийн шингэрүүлсэн хийн тээвэрлэгч хөлөг онгоцыг нь онсон талаар мэдээлж байна. Өнгөрсөн онд ерөнхийлөгч болсон Дональд Трамп нь НАТОгийн идэвхтэй шүүмжлэгчдийн нэг яах аргагүй мөн. Тэгвэл энэ удаад тэрээр Ираны дайнтай холбогдуулна НАТОг илүү ихээр шүүмжлэх болоод байна. Мөн сүүлийн үед 2 удаагийн ярилцлагада Америк нэгдсэн улсыг НАТОгоос гаргах тухай нухацтай бодож байгаа гэдгийг хэлжээ. Гэхдээ Ирантай хийж байгаа дайнд холбоотнууд нь хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна гэж шүүмжилсэн байна. Тухайлбал барууны чиг баримжаатай Их Британий The Telegraph сонирхол 5 гарагт нийтлэгдсэн ярилцлаганд нь түүнээс дайны дараа НАТОгийн гишүүнчлэлийн асуудлыг дахин авч үзэх эсхийг нь асуухад энэ талаар нухацтай бодож байгаа гэдгийг хэлсэн. Мөн НАТОд хизээж бүрэн итгэж байгаагүй энэ нийслэл бодит хүч багтай зөвхөн нэртүүдийг байгуулах. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин шиг хэлсэн үүнийг ойлгодгоо гэж хэлсэн байна. Үүний дараа Reuters агентлагт өгсөн ярилцлагада Дональд Трамп
Америк нэгдсэн улсыг НАТО-гоос гарах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг дахин хэлж замун 5 гаругийн ойр ард түмэндээ хандан хийх илтгэлтэй. Энэхүү эвслийг шүүмжлэхээ урьдчилан мэдэгдээд байсан. Гэхдээ илтгэлийн үеэр шууд НАТОг шүүмжилсэн зүйл бол байгаагүй. Reuters-ийн ярилцлагын тухайд тэрээр НАТОгийн гишүүн орнууд хэрэгтэй үед Америк нэгдсэн улстай найз чиг хандсангүй. Америк нэгдсэн улс эднээс бараг юу ч шаардаж байгаагүй хатал хэрэгтэй үед тусалсангүй гэж шүүмжилсэн байна. Энэ талаар тодруулах юм бол НАТОгийн гишүүн орнууд Персийн булангийн чухал нефт тээврийн гарцуулах, Ормозын хоолойг дахин нээхэд цэргийн хүчээ илгээхээс зайлсхийж байгаатай холбоотой. Тэрээр Ормозын хоолой хаагдсны улмаас онгоцны түлшний хомсдолд орж байгаа орнууд зориг гарган шууд очиж нөхцөл байдлыг өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэй гэж уриалсан байна юм. Мөн тэрээр өөрийн Truth Social сүлжээнд Америк нэгдсэн улс цаашид бусдад туслахгүй, улс орнууд өөрсдийгөө хамгаалж сурах ёстой гэсэн утгатай байр суурийг мөн хэлсэн байна. Тэгвэл Америк нэгдсэн улс НАТО-гоос гарах хэсэг нь Конгрессийн зөвшөөрөлгүйгээр хэрэгжих боломжтой юу гэдэг нь эцсийн дүндээ шүүхийн шийдвэрээс шалтгаалж магадгүй. Хэдийгээр Дональд Трамп Америк нэгдсэн улсыг энэхүү эвслээс гаргах боломжтой гэж үзэж байгаа боловч 2023 онд батлагдсан хуульд ийм шийдвэр гаргахын тулд Сенатын зөвшөөрөл эсвэл Конгрессийн албан ёсны шийдвэр шаардлагатай гэж заасан байдаг. Энэхүү хуулийг тухайн үед Сенатээсэн одоогийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, мөн ардчилсан намын Сенат Тим Кейнер хамтран санаачилж байсан юм байна. Гэхдээ 2020 онд Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны гаргасан өөр нэг эрх зүйн дүгнэлтэнд олон улсын гэрээтэй холбоотой бүрэн эрх ерөнхийлөгчөд хамаарна гэж заасан байдаг учраас хэрэг явандаа шүүхийн шийдвэрээс хамаарах төлөвтэй байна. Дональд Трампын байр суурь НАТОгийн гишүүдийн хувьд нэлээд ойлгомжгүй эргэлзээ төрүүлж эхлээд байгаа сүүл үед. НАТОгийн 5 дугаар зүйлд нэг гишүүнд нь халдсан бол бүх гишүүнд хаалтсантай адилаа гэж заасан байдаг. Энэхүү заалтыг түүхэндээ ганцхан удаа буюу 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа хэрэгжүүлжсэн. Тухайн үйл явдлын дараах Афганистаны дайнд холбоотнууд Америк нэгдсэн улстай нэгдэж оролцох үеэр Америк нэгдсэн улсаас бусад улсын 1100 гаруй цэрэг амьд байдаг. Тиймээс энэхүү 5 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухайд бүлгийн гишүүн орнууд ихээхэн болгоомжлсон байр суурьтай ханддаг байна. Дашрам дуртагд сүүлийн үед Дональд Трамп НАТОг шүүмжлэхдээ Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармерыг онцлон ярих болоод байна. Кир Стармерийн хувьд Ираны эсрэг давталгоонд Их Британийн цэргийн баазуудыг ашиглуулах хүсэлтийг хууль бусаа гэж үзэн татгалзсан байна. Кир Стармер Дональд Трампын шүүмжлэлд хариу өгөхдөө НАТО бол дэлхий дээрх хамгийн үр дүнтэй цэргийн эсэл хിവэрэ Их Британи Ирантай холбоотой дайнд татагдан орохгүй гэдгээ дахин хэлжээ. Өнөө өглөө Америк нэгдсэн улс болон Канадын 4 сансрын нисгэгч сарыг зорж байна. Энэхүү үйл явдал нь хүн төрөлхтөнд 54 жилийн дараа сансрыг зорж байгаа тохиолдол болж байгаа юм ба. Флорида мужид байрлах Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн 39B хөөргөх давцангаас 54 жилийн дараа SLS Пуужингийн хүчээр тоноглогдсон Орион хөлөг даалгавартай гарсан байна. Бүс нутгийн цагаар 4-р сарын 1-ний 18 цаг 30 минутанд буюу Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 7 цагийн орчимд энэхүү хөөргөх давцангаас Пуужин салж сансарт гарснаар хүн төрөлхтний сарыг эзлэх төсөл албан ёсоор эхэлж байна гэж салбарынхан дүгнэж байна. Энэ нь 1972 оны Аполло 17-оос хойших анхны даалгавар байна. Гэхдээ энэ удаа бид зөвхөн саран дээр хүл тавих биш, тэнд бүр мөсөн суурьших алсын харааг бодит болгох 2 дахь шатны зорилтыг биелүүлэх юм байна. Артемис 2 энэхүү даалгавар нь сарыг тойрохын сацуу хэд хэдэн туршилтыг давхар гүйцэтгэн. Энэ нь удаах нислэгүүдийг амжилттай болгоход чухал ач холбогдолтой явдлаа. Саран дээр газар дах 2 дахь удаагийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа НАСА-гийн хувьд хэдхэн хоногийн өмнө шинэ төлөвлөгөөгөө ил болгосон нь Артемис 3. Энэ 2027 онд дараагийн туршилтыг хийнэ. Артемис 4-ийн тухайд 2028 онд саран дээр газардна. Артемис хөтөлбөр нь 2017 онд танилцуулагдсан саран дээр суурьшиж бааз барих хэтийн зорилготой хөтөлбөр. Мөн хүйтэн дайны үед хэрэгжиж байсан Аполлогоос ялгарах гол онцлог нь энэ. Артемис 1-ийн хүрээнд 2022 онд нисгэгчгүй Орион хөлөг сарны тойрог замд хүрч даалгаврын амжилттай биелүүлсэн байдаг. Нислэгийн багийн бүрэлдэхүүний тухайд багийн ахмадаар Reed Wiseman ажиллаж байна. Түүний гол үүрэг нь даалгаврыг цуцлах командыг өгөх байна. Түүнд ямар ч үед Артемис 2 даалгаврыг цуцлах эрх мэдэл бий гэсэн үг. Тэрээр хариуцлага хүлээх учиртай. Reed Тэнгисийн цэргийн нисгэгч F-14 Tomcat болон F-18F Super Hornet зэрэг сөнөөгч онгоцыг жолоодож байсан туршлагатай. 2009 онд НАСА-гийн сансрын нисгэгчээр сонгогдож 2014 онд олон улсын сансрын станцад 165 хоногийг өнгөрүүлж байсан юм байна. Удаах багийн нисгэгч Виктор Кловрын тухайд сар өөд нисэж байгаа анхны өнгөт арьстай сансрын нисгэгч болж байна. Гол үүрэг нь Орион хөлийн жолоодлого болон хөдөлгүүрийг хянах.
Та сансарт 60-аас 90 минутын турш жолоодлогыг гартаа авах чухал туршилтыг гүйцэтгэх юм байна. Та түүний хувьд мөн л тэнгисийн цэргийн нисгэж байсан Ахмад цоолтой за нийт 40 орчим онгоцоор 3000 гаруй цаг ниссэн туршлагатай юм байна. Та мөн инженерчлэлийн 3 магистрийн зэрэгтэй гэдгийг нь дурдхан зүйтэй. Өмнө нь 2020 онд SpaceX-ийн Crew Dragon хүлгийн эхний нислэгээр олон улсын сансрын станцад очиж байсан байна. За Кристина Кукийн тухайд гүн сансрын орчин хүний биед хэрхэн нөлөөлөхийг судлана. За мөн сар руу нисэж байгаа анхны эмэгтэй гэдгээрээ түүхэнд үлдэх учиртай. За Кристинагийн сонгогдсон шалтгаан нь мэдээж санамсаргүй зүйл бол биш. За учир нь тэрээр сансарт дасралтгүй 328 хоногийг үдсэн рекордын эзэн байна. Сансрын нисгэгч болохоос өмнө Кристина Антарктидад дах өмнөд туйлын станц болон Гренланд арал дээрх эрдэм шинжилгээний ажлын багийн гишүүн байсан юм байна. Сүүлийн гишүүн Жереми Хансны тухайд Канада улсын иргэн сарыг зорж байгаа анхны Америк нэгдсэн улсын биш хүн байна. Өөрөөр хэлбэл сар руу очих хоёр дахь улс болон түүхэнд бичигдэж байна гэсэн үг. Тэр Канадын агаарын хүчний хурандаа цоолтой CF-18 сөнөөгч онгоцны нисгэгчээр ажилладаг юм байна. Хүлгийн гишүүд энэхүү дэлхийгээс 400 мянган км-ээр хол аялна. Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хол аялал. Өмнөх амжилтыг Аполло 13 эзэмшдэг байсан ба энэхүү нисгэгч инженер эрдэмтдээс бүрдсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ зуунд анх удаа сар руу очихоос гадна цэнхэр гарагаа аз холоос тольдох гэж байна гэсэн. Энэ удаад онцлогтой нь мөн одоогийн байдлаар дэлхийн хамгийн хүчирхэг пуужин буюу SpaceX-ийн Starship байгаа боловч туршилтын шатн дээр байгаа. Харин энэ удаагийн нислэгт хөөрсөн SLS нь практик дээр хамгийн хүчирхэг пуужин юм байна. Энэхүү пуужингийн сансарт хөөрөх ажиллагаа 2 үе шаттай шингэн хатуу түлшийг ашигладаг юм байна. Өнөө өглөөний хөөрсөн үйл явцыг товч харах юм бол хөдөлгүүр хөөрхөөс 7 секундын өмнө асаж бүрэн хүчин чадлаараа ажиллаж 8 минутын дараа агаар мандлаас 2200 км-ийн өндөрт гарсан байна. Энэхүү хүчирхэг пуужин бүтээх төсөл 2011 онд эхэлсэн. Анх төлөвлөсөн хугацаанаас хоцорч төсөв нь хэд дахин нэмэгдсэн байдаг. Мөн Артемис 2 даалгаврын үргэлжлэх хугацааг дурдхан зүйтэй энэ 10 хоног сарыг тойрох гүн сансарт судалгаа хийх үндсэн даалгавартай орон хөлгөн сарны гадаргуугаас 6513 км-ийн зайд тойрч гарах юм ба. Армени улсын тухайд хэцүүхэн нөхцөл байдалтай тулгараад байна гэж хэлж болохоор олон улсын улс төрийн хүрээнд ярих юм бол учир нь Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Армени улсын ерөнхий сайдыг хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ Армени улсыг Европын холбоо болон Орос улбаны улсын тэргүүлж байгаа Евразийн эдийн засгийн холбоонд дэгэн зэрэг байх боломжгүй аль нэгийг сонгох ёстой гэж шаардсан байна. Москва хотноо Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян уулзалтын эхэнд Орос улс Армени Европын холбоотой сайн харилцаатай байж болох ч гэлээ бодит байдал дээр Армени улс Европын холбоо мөн Евразийн эдийн засгийн холбоонд зэрэг орших боломжгүй гэдэг ийм анхааруулгыг Владимир Путинээс хүлээн авсан байна. Үүнийг Владимир Путин тайлбарлахдаа Армени Евразийн эдийн засгийн холбооны ачаар Орос улбаны улсаас Армени улс маш хэм дүнтэй нефтийг авч ихээхэн ашигтай ажиллаж байгаа гэж хэлсэн байна. Мөн Европын холбоо Евразийн эдийн засгийн холбоонд дүрм журам үйл ажиллагааны хот нэгэнтэйгээ нийцэхгүй зөрчилдөх учраас хоёуланд нь Армени улс байж болохгүй гэсэн ийм тайлбар өгсөн байна. Иргэн сануулгад өнгөрсөн онд Америк нэгдсэн улсын зуучлалаар Азербайджан улстай олон 10 жил үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрт Армени улс гарын үсэг зурсан баталгаажуулсан. Тиймдээ сүүлийн үед Америк нэгдсэн улс болон Европын холбоотой харилцаагаа улам ойртуулах бодлогыг баримталж байгаа. Ерөнхий сайд Никол Пашиняны хувьд Европын холбоонд эсэх зорилгооч гэсэн нийт тод нээлттэй хэлсээр ирсэн. Тэгвэл Евразийн эдийн засгийн холбооны тухайд Орос улбаны улсын санаачилгаар 2015 онд байгуулагдсан. Армени улсаас гадна Беларусь, Казахстан, Киргиз улсууд байдаг. Ерөнхийдөө бараа бүтээгдэхүүн хөрөнгө оруулалт, ажиллах хүчнийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой юм холбоо. Гэхдээ одоогоор Армени улс нь Европын холбоонд элсэх хэсэг нь тодорхойгүй. Нэмээд Европын холбоотой давтаргүй худалдааны хэлэлцээрийн талаар яриа хэлэлцээ хараахан эхлээгүй байгаа учраас энэхүү Владимир Путиний анхааруулга нь нэгэн нөгөө талаас Армени улсыг Орос улбаны улстай илүү ойртох, Европын холбооноос холдох ийм анхааруулга дохио болж байна гэсэн. Дарин Владимир Путиний мэдээллийн хариуд Пашинян Армени хоёр эсэлд зэрэг гишүүн байх боломжгүй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ Евразийн эдийн засгийн холбоонд гишүүн хിവэрэ мөн Европын холбоотой хамтын ажиллагаагаа давхар хөгжүүлэх боломжтой гэж харж байна гэсэн байна. Армени Орос улбаны улсын харилцааны тухайд олон жилийн турш стратегийн түнш холбоотон байсаар ирсэн. 2023 онд гэхдээ Азербайджан нь Карабахын бүс нутгийг бүрэн хяналтандаа авснаас хойш хоёр улсын харилцаа эрс мууцсан байна. Тухайн үед уг бүс нутагт олон 10 жил оршин тогтнож байсан Армени угсаатны салан тусгаарлагчдын засаглал төгсгөл болсон байдаг.
Армени тал тухайн үед бус нутагт байрлаж байсан Оросын ихэнх сахиулагчдыг Азербайжаны довтлогоог зогсоож чадаагүй, хангалттай хамгаалж чадаагүй гэж буруутгадаг. Харин Орос улбаны улсын зүгээс тайлбар өгөхдөө Украинд дайн үргэлжиж байсан учраас тэрхүү дайн анхаарлаа хандуулж байсан гэдэг ийм тайлбарыг өгсөн байдаг. Дашим дуртахад ирэх 6 дугаар сард болох Армени парламентын сонгуульд Оросыг дэмжигч улс төрийн хүчнүүд нэлээд сайн өрсөлдөх төлөвтэй. Үүнд Орос улбаны улсыг дэмждэг тэдгээр хүчнүүд ялах юм бол Орос улбаны улс болон Армени харилцааг өөрчлөх хэмжээний томоохон үйл явдал болно гэж таамаглаж байна. Дэлхийд дахинд 6G технологиг хэн хамгийн түрүүнд нэвтрүүлэх вэ гэдэг уралдаан явж байгаа гэж хэлэхэд болно. Тэгвэл Хятад улсын шинжээч судлаачдын зүгээс 6G технологи нь 5G технологитой харьцуулахад зөвхөн хурдан байгаа зогсохгүй, хиймэл оюунтай хүртэл интеграцтай байх талаар хэлж байна. Хүн 5G нэвтрэх үед дэлхийд дахныг өөрчлөн гэж ярьж байсан. Үнэхээр ч өөрчлөгдсөн. Харин одоо 6G гарч ирснээр асуулт зөвхөн хурдны тухай байхаа болж хиймэл оюун ухааны тухай болж байна. Газар дээр агаарт бүр сансарт хүртэл. Зунгацны форумын үеэр би харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж 6G гэж яг юу гэсэн үг болох талаар ярилцлаа. Хэрвээ 6G-г хэдхэн түлхүүрүүгээр тайлбарлавал хамгийн ихнийх нь AI суурилсан. 6G сүлжээ нь зөвхөн харилцаа холбооны сүлжээ байхаа болж хиймэл оюун ухааны чадамжтай нэгтгэн. Сүлжээний нэгж бүр суур станц, хэрэглэгчийн төхөөрөмж, үндсэн сүлжээгээд бүгд дотроо AI тооцооллын хүчин чадалтай болно. Энэ нь хиймэл оюуны агентууд зөвхөн аслагдсан дата төвүүдэд биш, таны яг хажууд, таны утсанд байрлана гэсэн үг. За би ойлгочих шиг боллоо. Өнөөдөр та AI туслахтай харилцах үед тодорхой саатал тоглолтол мэдээж тулгардаг шүү дээ. Харин 6G-ийн үед бүх зүйл ямар ч тасралтгүй саадгүй болно. 6G-ийн 2 дахь гол онцлог нь сансар агаар газар далайг бүрэн нэгтгсэн сүлжээ юм. Өнөөдрийн 5G ихэвчлэн газар дээр суурилсан байдаг. Дэлхийн хамгийн өргөн газар дээрх сүлжээтэй Хятадд ч ялгаагүй. Харин 6G-ийн үед хиймэл дагуулууд илүү том үүрэг гүйцэтгэх болно. Сайн ярил суур станцын үүргийг гүйцэтгэж давхуураа газар дээрч вэ, далайн голдч вэ, хаач байсан интернетэд нэвтрэх боломжтой байх юм аа. Тэгвэл энэ бүхэн энгийн хэрэглэгчдэд хизээ бодож болох вэ? Хятад улс 6G технологийн туршилтын эхний үе шатыг аль хэдийн дуусгасан. Лаборатори болон туршилтын сүлжээнд 300 гаруй технологиг баталгаажуулсан. Дараагийн шат буюу 2026-аас 2028 онд эдгээр технологиг бодит төхөөрөмжүүдэд нэгтгэн. 6G-тэй холбоотой стандартууд 2029 оны орчимд бэлэн болж 2030 он гэхэд туршилтын хэрэглээ эхэлнэ гэж үзэж байна. Харин 2035 он гэхэд 6G ухаалаг утас өргөн хэрэглээ нэвтэрч 5G дээр боломжгүй байсан шинэ хэрэглээнүүд бий болно. Гэхдээ сорилтууд байсаарлаа дэлхийд дахинд стандарт тогтоохтой холбоотой өрсөлдөөн ширүүлж байна. Юун түрүүнд үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нийлүүлэлтийн сүлжээ хангалттай биш байна. Мөн 6G сүлжээг байгуулах өртөг 5G-гээс хавгүй өндөр байх болно. Гэсэн ч эдгээр сорилтын дунд Хятад улс илүү нээлттэй хүртээмжтэй хандлагаар инновац хамтын ажиллагааг дэмжиж ажиллана гэлээ. 6G сүлжээ AI суурилсан байх ёстой. Учир нь хиймэл оюуныг зөвхөн том гүрнүүд дангаараа ноёрхох ёсгүй. Нээлттэй экосистем бий болгосноор аппликейшн, төхөөрөмж, робот, янз бүрийн төвшөнд чадвар хөгжүүлэх платформ бий болно. AI суурилсан сүлжээнээс эхлээд сансар суурилсан дэд бүтэц хүртэл 6G-ийн илүү ухаалаг байхаас гадна хаасаагүй интернет сүлжээг бий болгох төлөвтэй. Урагшлах зам амаргүй, гэхдээ энэ алсын хараа биелвэл дараагийн үеийн утасгүй технологи бидний амьдрал ажиллах хэв маягийг бүхэлд нь өөрчилж чадна. Хөтөлбөр үргэлжлүүлж байгаа бусад онцлог мэдээллийг товчоор багслан өргөнө. Индонез улсын Ternate арлын ойролцоо Молока тэнгисийн хойд хэсэгт 35 км-ийн гүн 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж хойд Сулавеси мужийн Манато хотод нэг хүн амиа алдлаа. Үүний улмаас Индонез, Филиппин, Малайзийн зарим хэсэгт 75 см хүртэл өндөр давалгаа бүртгэгдэж цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан байна. Орос улбанаас Украины зүүн хэсгийн Луханск мужийг бүрэн хяналтандаа авсан болохоо мэдгдлээ. Гэхдээ Украины зүгээс дайнтай холбоотой ямар нэгэн шинэ мэдээлэл гаргаагүй. Энэхүү мэдээллийг албан ёсоор баталгаажуулаг байна. Тэрнээс сануулхад тухайн бүс нутаг нь дайны гол талбар болоод байгаа Донбассын нэг хэсэг. Орос улбаны улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Украин Донецкийн үлдсэн хэсгээс гарвал дайн нэг талдаа гарч дуусар болох боломжтой гэж үзэж байгаа гэдгийг хэллээ. Австрали улсын ерөнхий сайд Антони Албанес ойролт орндын дайны нөлөө ахин хэдэн сар үргэлжлэх магадлалтай байгаа тул иргэдэд түвшээ хэмнэж эхлэхийг уриаллаа.
Австрали улс түлшнийхээ 90% импортлдог, харин ормосын хоолой хаагдсны улмаас засгийн газар түлшний онцгой албан татварыг 2 дахин бууруулж, хүнд даацын замын хэрэглэгчдийн төлбөрийг 3 сарын хугацаатай хөнгөлөөд агааллаа. Унгар улсын эрх сонгуульд ерөнхий сайд Виктор Орбаны нам болон сөрөг хүчний намынхан энэ тэнцүү ширүүн өрсөлдөх төлөвтэй байна. Гэхдээ сөрөг хүчнийхэн Украины асуудлаар Виктор Орбаны намтай ижил төстэй буюу Украинд үзүүлэх тусламжийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа нь Украин болон Европын холбооны хувьд таагүй мэдээ олчихно.